Мэ хүүхдийн зөвлөл. Хамтдаа туслая. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь нас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд Монголын Евангелийн эвсэл хүүхдийн үйлчлэлийн баг маань жил болгон одоо зохион байгуулдаг 414 одоо хүүхдийн үйлчлэлийнхаа конференцийг энэ удаа одоо үүссэн нөхцөл байдалтайгаа холбоотойгоор ингээд цахим хэлбэрээр явуулж байгаад одоо миний би туйлын баяртай байна. Тэгээд энэ удаа би та бүхэнтэйгээ одоо хүүхэд хамгааллын одоо талаар хуваалцах юм хүсэлт аваад ингээ хүрээд ирсэн байнамаа. За тэгэхээр энэ хүүхэд хамгаалалтай холбоотой асуудал бол яг өнөөгийн одоо манай Монгол нийгмийн одоо маш том одоо яригдах ёстой сэдэв бол зайлшгүй гэж одоо миний зүгээс бодож байна. За тэгээд хүүхэд хамгааллын жил 2018 онд Монголын Евангелийн эвсэл одоо бүх монгол чуулганд одоо зарласантай холбоотойгоор монгол чуулган маань одоо нэг сайшаалтаа хийсэн зүйл маань юу вэ гэхээр чуулган болгон зориулсан одоо хүүхэд хамгааллын бодлого одоо боловсруулсан байдаг. За тэгэхээр 2018 оны 9 сард уг бодлого маань одоо бүх гишүүдийн хурлаараа батлагдаад ингээд 2019 оны одоо 4 сарын 30-ны өдөр одоо бүх монгол чуулганд энэ хүү бодлого маань одоо гардуулан өгөгдсөн байдгаа гэж одоо хэлэхэд миний би одоо таатай байна. За тэгэхээр хүүхэд хамгааллын асуудал гэдээ ярихаар олон хүмүүс энэ бол төр засгийн асуудал, төр засаглалд одоо хариу үйлдэл үзүүлэх ёстой. Эсвэл зарим хүмүүс болохоор энэ бол зөвхөн одоо мэрэгчлэтнүүдийн тийм ээ одоо асуудал гэж бол боддог. Мөн хүүхэд хамгаалалттай холбоотой асуудлыг ярихаар энэ зөвхөн одоо хүүхэд энэ нэг эрх гэсэн юм одоо нэр томьёон дотор тийм ээ ойлгоод энэ эрхийг бол зөвхөн одоо хязгаарлагдмал өөрсдийнхөө ойлголтын хүрээнд ингээ бодож яадаг. Тийм учраас хүүхдийн эрхийн талаар одоо маш өрөөсгөл ойлголттой маш олон хүмүүс байдгаа гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр өнөөдөр би бас энэ хүүхэд хамгааллын талаар зайлшгүй яагаад бид нар хэлэлцэх ёстой, яагаад энэ асуудлыг бид нар ярих ёстой вэ гэдэг маань өнөөдөр бидний нийгмийн болоод өнөөдөр хүүхдийн одоо хамгийн анхдагч орчин болох гэр бүл мөн түнчлэн одоо сургууль тийм ээ соёлын байгууллагаас ахуулаад энэ асуудал хөндөгдөд байгаа учраас энэ асуудал гарч ирээд байгаа учраас бид нар өнөөдөр Монгол чуулган зайлшгүй одоо энэ хүүхэд хамгааллын асуудлыг сөхөж харах, хүүхэд хамгааллын асуудлыг одоо ярих, хүүхэд хамгааллын асуудалд хариу одоо үйлдэл үзүүлэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал үүссэн гэж одоо би хэлэх чинь. За тэгэхээр өнөөдөр дэлхийн даяар одоо сая хүүхдүүд одоо хүчирхийлэлд өртөж байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр дэлхийн одоо нийт хүн амын 76% нь өнөөдөр одоо хүүхдүүдтэй жил болгон одоо энэ хүүхдүүд хүчирхийллийн золиос олж байна, хохирогч болж байна гэдэг бол маш сайн мэдчихэдэг. Тийм ч утгаараа өнөөдөр жил ирэх тусам хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгаа гэдгийг олон улсын одоо маш олон судалгаанууд одоо түнчлэн дотоодын судалгаанууд ч гэсэн биднэрт бол харуулж байдаг. За тэгэхээр дэлхийн хүн ам нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 8% буюу 780 төгрөгийг одоо энэ хүүхэд хамгааллын асуудал, хүүхэд одоо хүчирхийллийн хариу үйлдэлд бол үзүүлж байдаг гэсэн тоо баримт хүртэл байж байдаг. Тэгэхээр өнөөдөр бас Монгол улсад энэ бол маш том асуудал одоо сөхөгдөж байгаа гэдэг утгаараа миний хувьд одоо жишээлбэл Монгол улсад тийм ээ хүүхэд хамгааллын асуудал, хүүхэд хүчирхийлдэг одоо өртөж байгаа асуудлуудыг одоо маш олон тоо баримтаар бид нар дурдж болно л доо. Энийг магадгүй бид нар өнөөдөр интернетээр тий сөхөж үзээл энэ асуудлуудыг бид нар харж болно. Гэхдээ яагаад бид нар өнөөдөр энэ хүүхэд хамгааллын асуудал энэ олон одоо тоо баримт судалгаа тийм ээ бидэрт харуулсаар байтал өнөөдөр бид нар яагаад энэ зүйлсүүдийг сөхөж үзэж одоо чадахгүй байгаа вэ гэдэг зүйлийг магадгүй бид нар энэ талын одоо хүүхэд хамгааллын талын мэдлэг дутуу байна тийм ээ хүүхэд хамгаалалттай холбоотой асуудлуудад тэр болгон одоо хариу үйлдэл хэрхэн яаж үзүүлэхээр мэдэхгүй байгаа маш олон хүчин зүйлсүүдээс болоод бид нар энэ асуудлыг бол хөндөж чадахгүй ийм байдалд бол хүрдэг. За 2010 онд гэхэд л тийм ээ 2-аас 14 насны одоо хүүхдүүдийн 45-аас 47% нь одоо томчуудын гэр бүлийн одоо тий аль нэг томчуудын одоо хүчирхийллийн золиос олжээ, хохирогч олжээ гэсэн тоо баримт бол байж байдаг. За 2014 он цагдаагийн ерөнхий одоо газраас гаргасан судалгаагаар бид нар ингээд аваад үзэх юм бол 1576 хүүхэд одоо гэмт хэргийн золиос олсон байна. За үүнээс бол 378 хүүхэд нь бол гэр бүлийн одоо хүчирхийллийн золиос олжээ гэдэг зүйлсүүдийг биднэрт ингээ харуулдаг. За 2015-16 оны судалгаануудаар бид нар харах юм бол одоо яг тухайн үед бол хүүхдийн тусламжийн 108 утсан байна ингээ гарч ирсэн байгаа. За энд бол энэ утсанд бол жилдээ одоо 300 одоо мянга гаруй тийм ээ юм дуудлага ирдэг. За тэдгээрийн одоо 38% нь бол энэ хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой байдгаа гэдэг ийм одоо тоо баримтуудыг биднэрт бол харуулж байгаа. Мөн түүнчлэн өнөөдөр бие махбод
махбодын хүчирхийлэлд өртөж байгаа тийм ээ. Эдгээр дуудлагаас одоо 85% нь хүүхэд бол бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна, зодуулсан байна, нүдүүлсэн байна, алгадуул чичлүүлсэн байна, цохиулсан байна гэдэг яг иймэрхүү одоо тоо баримтыг бидэрт бол харуулж байгаа. За тэгэхээр энэ бол харамсмаар тоо баримт шүү дээ. Бид нар өдөр болгон яг энэ өөрийнхөө хамгийн одоо тийм ээ хүүхэд аюулгүй байх, хамгийн хайрлагдах, халамжлагдах яг тэр гэр орондоо тийм ээ хүүхдүүд яг энэ өнөөдөр хайрлуулж халамжлуулж чадахгүй байна. Өнөөдөр хүүхэд яг тэр үндсэн анхдагч яг тэр орчиндоо өнөөдөр хүүхэд баяр жаргалтай байж амар тайван амьдарч чадахгүй байгаа учраас өнөөдөр Монгол чуулганы хүүхэд хамгааллын асуудалд одоо даруй анхаарах ёстой, үүнд одоо хариу үйлдэл үзүүлэх ёстой гэдгийг бидэрт энэ одоо тоо баримтад бэлхнээ харуулж байна гэж бид нар бол хэлж байна. За тэгэхээр өнөөдөр бид нар итгэл үнэмшлийнхээ хувьд ч гэсэндээ за яг хөө нийгмийн хувьд ийм одоо зүйлсүүд байдаг юм биш тийм ээ. Гэтэл итгэл үнэмшлийнхээ хувьд ч гэсэндээ бид нар өөрсдийнхөө одоо үзэж хардаг Библийг ингээд сөхөд харах юм бол тэнд хүүхэд ямар эрхэм нандаа, ямар үнцэнтэй, ямар хайрлуулах, хамгаалуулах ёстой юм бэ гэдгийг тэнд бол бичсэн байдаг. Бид нар үүнийг бол өдөр тутам хараад бид нар одоо зүрх сэтгэлдээ хүлээж аваад зогсохгүй үүний талаар бид одоо үйлдэл харуулах ёстой байдаг. Зөвхөн наад захын зүйлийг бид нар аваад үзье л да. Өнөөдөр бид нар ингээд зөвхөн техникэл хажуугаар өнгөрүүлээд байдаг. Гэтэл өнөөдөр одоо бэлгийн хүчирхийлэл одоо охтын хувьд бол маш их өссөн байгааг бид нар харж болж байгаа. 2016-аас 17 оны үед бол одоо 298 охин одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж харуулдаг бол 2018 онд 370 болсон байх жишээтэй. Гэтэл 2019 онд одоо зөвхөн эхний одоо удирдлын хагасаар тийм ээ энэ тоог одоо аваад үзэхвэл 70 гаруй одоо охин одоо бэлгийн хүчирхийлэлд өртчихэ гэсэн тоо баримт байгаа. Сүүлийн үед бол энэ зөвхөн охтын асуудал биш болчиход байна. Энэ бол бас хүүгүүд рүү хүртэл шилжихтэй хүүгүүд хүртэл одоо бэлгийн хүчирхийлэлд өртөх ийм одоо өндөр эрсдэл юм байдгаа гэдгийг бид нар эндээс харж байгаа. За тийм учраас бид нар өнөөдөр энэ хүүхдэд хамгааллын тухай ярихаас өөр аргагүй болсон байна. Зөвхөн яриад зогсохгүй бид нар үүнд хариу үйлдэл үзүүлдэг байхаас өөр аргагүй одоо ийм байдалд одоо бид нар орсон байгаа. За тэгэхээр хүүхэд хамгаалал гэдэг нь яг чухамхүү юу гэсэн үг юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр хүүхдийн эсрэг үйлдэж байгаа бүхий л төрлийн одоо хүчирхийллийн хэлбэрүүдийг бид нар одоо энэ асуудалд одоо хандаж үзэж болж байгаа. Тухайлх юм бол хүүхдийн эсрэг дарамт мүлжлэг тийм ээ. Дарамт хүчирхийлэл мүлжлэг шахалт мөн үл хайхрах байдал хүүхдийн одоо эсрэг үйлдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийн бусад одоо хүчирхийллийн хэлбэрүүдийг бид нар дурдж болж байгаа. Тэгэхээр хүүхэд хамгаалах, хүүхдийн эрхэн зөрчигдсөн одоо энэ байдлуудад бид нар хүүхдэд үзүүлэх, үйлчилгээ үзүүлэх одоо зайлшгүй нөхцөл төр болоод хүүхдийн асран одоо хамгаалагч нар тийм ээ эцэг их сургууль хүмүүжүүлэгч нар одоо үзүүлж байгаа энэ одоо үргийг бид нар хүүхэд хамгааллын одоо хамгаалал юм аа гэдгийг бид нар энэ дээр одоо харж болж байна. За тэгэхээр хүүхэд хамгаалалтай холбоотой одоо Монгол улсад хууль эрх зүйн орчим ямар байдгийг бэ гэж. Тэгэхээр олон хүмүүс энэ талаар ер нь их мэддэггүй. Тэгэхээр мэдээж хэрэг одоо надад өгөж байгаа энэ 10 минутын хугацаанд би маш олон зүйлийг мэдээж би та бүдэд хэлж чадахгүй боловч өнөөдөр бас багцлаад ямар тач үндсэн ойлголт болох зүйлийг би та бүдэд хэлье гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхэд хамгаалалтай холбоотой хууль эрх зүйн хувьд болохоор Монгол улс маань одоо нүүбийн тийм ээ Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле одоо хүүхдийн эрхийн конвенцийг 1989 онд бол баталсан байдаг. За үүний одоо 1 жилийн дараа буюу 1990 онд одоо Монгол улс маань энэхүү одоо хүүхдийн одоо эрхийн одоо конвенцэд тийм ээ нэгдсэн байж байгаа. Одоо 5 дахь улс орн болсон байж байгаа. За ингээд бид нар одоо өөрөөр хэлбэл хүүхдийн одоо гол үндсэн тийм ээ язгуур эрх гэж хэлж байгаа. Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй. За хүүхэд одоо хөгжих эрхтэй. За хүүхэд хамгаалуулах эрхтэй. Хүүхэд оролцох эрхтэй гэсэн ийм дөрвөн эрхийг одоо агуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхэд одоо энэ дөрвөн эрх нь зөрчигдөж байгаа алив төрлийн тийм ээ хүчин зүйл болох одоо хүчирхийллийн хэлбэрүүдээр одоо хүүхдийн энэ эрх одоо хамгаалагдаж чадахгүй байгаа учраас бид нар өнөөдөр үнийг хүүхэд хамгааллын одоо асуудал зайлшгүй ярих ёстой гэдгийг бид нар өнөөдөр одоо цохон тэмдэглэхээс өөр аргагүй ийм байдалд орчод байгаамаа. За тэгэхээр 1996 оны одоо 5 дугаар сард хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль одоо Монгол улсад саяхан батлагдсан байдаг. За үүнээс хойш бид нар ингээд аваад үзэх юм бол энэхүү хууль маань мэдээж хэрэг те хүүхдийн эрхийг одоо хамгаалахтай холбоотой одоо зүйл залтуудыг оруулсан байж байгаа. За тэгэд энэ хууль маань одоо 2003 онд 2008 онд одоо жишээлбэл шинжилэн баталсан байдаг. За тэгээ үүнээс хойш бол 2016 онд энэхүү хууль маань одоо хоёр одоо үндсэн хууль болон одоо батлагдаж ингээ явсан байж байгаа. Тэгэхээр 2016 оны одоо 2 сард хүүхдийн эрхийн тухай хууль, за хүүхд хамгааллын тухай хууль гэсэн ийм хоёр хууль болон одоо батлагдаж одоо 2016 оны одоо 9 сарын 1-ээс эхлэн одоо мөрдөгдөөд
ингээ явж байгаа. За тэгэхээр хууль эрх зүйн хувьд бол одоо орчин ийм байна гэдгийг. Тэгээ би одоо бас энд одоо та бүгдэд бүр онцгой хэлмээр байгаа зүйл маань юу гэхээр Монголын христийн бие, Монгол чуулган маань яг одоо энэ хүүхдийн одоо эрхийг хамгаалах, хүүхэд хамгаалах тухай хуулиа ингээ судлаарэ. Илүү ихээр одоо судалж мэдээрэ. Тэгээд энээс улбаалаад тийм ээ өнөөдөр бас яг нэг сайшаалтай зүйл маань би яг энэ хүү илтгэлийг тавихаас өмнө одоо хэлсэн зүйл маань юу вэ гэхээр Монгол чуулган өнөөдөр одоо хүүхэд хамгааллын бодлоготой болчихсон байна гэж. Тэгэхээр хүүхэд хамгааллын бодлогын одоо Евангелийн эвслийн одоо оффист аль хэдийн одоо хевлээ тавьчихсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань энийг бүр чуулгандаа аваарэ. Өнөөдөр яг энэ чуулган одоо энэ одоо тийм ээ үндэсний хэмжээнд явж байгаа энэ одоо чуулганаас би бүр онцгойлон дуу хоолой болж хэлмээр байна. Та бүхэн маань энэ хэдийнэ батлагдсан байгаатай энэ хуулиуд байж байна. За энэ хуулиудаас одоо улбаалаад тийм ээ өнөөдөр Монгол чуулган маань хүүхэд хамгааллынхаа бодлогыг гаргацсан байна. Хевлээд бүр гаргачих. Тэгэхээр өнөөдөр христийн бие энэ хэдийнэ гаргацсан байгаа энэ зүйлсүүдээ тийм ээ судалж мэдээд энэ одоо зүйлүүдэд цаашаа дамжуулаад хүүхдүүдэд тийм ээ хүүхэд одоо эрхээ мэдэх мөн түнчлэн хүүхдийг асран хамгаалж байгаа хүмүүс мөн түнчлэн хүүхдэд сурган одоо хүмүүжүүлэгч нар маань энэ одоо бодлогыг илүү их наривчлан судалж энэ хуулиудаа илүү их анхаарч цаашаагаа судалж мэдэж үүнийг илүү ихээр одоо таньж мэдмээр байна үүнийг хэрэгжүүлмээр байна тийм ээ үүн дээр бас онцгой анхаараасаа гэж би бас та бүгдэд хэлмээр байна. За тэгэхээр хуулийн дагуу хүүхэд 18 нас одоо хүрсэн хүн бүрийг хүүхэд гинэ гэд хэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд бидний эргэн тойронд хүүхдийн амьдралтай холбоогүй хүн гэж нэгч байхгүй. Монгол чуулган ялангуяа тийм ээ хүүхэдийн одоо амьдралтай үргэлжийн оролцоотой байдаг. Хүүхдийн одоо сургалтууд, чуулганууд, хүүхдийн кемпүүд хийж яадаг тийм. Тэгэхээр яг энэ хүү бодлогодоо бид нар энийг нарийн ширээнээр бол тусгасан байж байгаа. Тийм учраас та бүхэн маань бас яг энэ хүүхэд хамгааллынхаа бодлогыг аваад энэ дээрээ наривчлан судалгаа хийгээд яг энэ одоо чуулган тийм ээ одоо өөрийнхөө орчин нөхцөлд өөрийнхөө байр савнд тийм ээ хүүхэд яаж хамгаалагдах ёстой. За хүүхэдийг одоо сурган хүмүүжүүлж байгаа одоо энэ чуулганы гишүүд маань хүүхдийн амьдралд оролцож байгаа хүмүүс маань хэрхэн хүүхэд хамгааллын одоо үйлчилгээ үзүүлэх юм бэ гэдгээ бас нарийн ширээн харах бүх зүйл маань одоо энэ дээрээ байж байгаа. Тийм учраас та нар маань одоо энэ хүүхэд хамгааллынхаа бодлогыг аваад одоо хэрэгжүүлээрэ гэж одоо би уриалмаар байна. Бас хэлмээр байна. Тэгэхээр энэ бодлогын мөн түнчлэн хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийг одоо жинхэнэ хэрэгжүүлэгч нар маань тийм энэ одоо ард түмэн мөн түнчлэн одоо эцэг эхчүүд байгаа, мөн багш нар сурган хүмүүжүүлэгч байгаа, мөн сүм чуулганууд байгаа. Үүнийг одоо бас сүм чуулганы пастор удирдагч маань энэ эдгээрийн одоо хэрэгжилтийг маш сайн анхаарч үзээд бид нар одоо шат шатандаа үүнийг анхаарч үзэж тийм ээ хаана хүүхдийн эрх зөрчигдөд байгаа вэ гэдэг дээр бид нар онцгой анхаарах юм шаардлагатай болсон гэдгийг би хэлмээр байна. За тэгээд 2017 оны 6 сард бол дэлхийн хэмжээнд бол хүүхдийн эсрэг хүчирхийллийг одоо зогсооё, тэг болоё гэсэн ийм ураандор одоо маш олон улс орн бол нэгдсэн байж байгаа. Монгол улс маань бас 2017 оны одоо 6 сард энэ хүү одоо ураандор нэгдэж ингээ явсан байж байгаа. За тэгээд өнөөдөр 5 жилийн хугацаатай энэ одоо үйл ажиллагаа маань одоо дунд чатанда орсон явж байна гэж баг одоо төгсгөлийн тийм ээ 2021 онд одоо 5 жилийн хугацаа маань одоо дуусна. Тэгэхээр энэ хугацаа хүртэл одоо Монгол хүүхдүүд маань одоо энэ эрхийнхээ асуудал дээр хэр зэрэг одоо мэдлэгтэй болсон байна, боловсрсан байна. Монгол хүүхдүүдэд одоо асран халамжил үзүүлж байгаа хүмүүс тийм ээ хүмүүс маань бас эцэг эхчүүд маань асран хамгаалагч нар маань одоо хэр зэрэг энэ тал дээр одоо анхаарч явж байгаа вэ гэдгийг одоо дүгнэх ийм цаг маань хутахгүй ингээ ирж байна. Тэгэхээр Монгол улс маань бол одоо улс орон болгон одоо өөр өөрийн хүүхдийн одоо эрхэн зөрчигдөж байгаа одоо талбаруудыг өөрийн ураа болгон одоо энэ одоо үйл ажиллагаанд нэгдсэн байдаг. Монгол улсын хувьд болохоор хүүхдийг бие махбодын хүчирхийллээс одоо бүрэн ангижруулъя гэсэн ийм уриатайгаар бол одоо нэгдсэн байж байгаа. За тийм учраас одоо эцэг эхчүүд асран хамгаалагч нар маань тийм ээ хүүхэд хамгааллын асуудлыг одоо анхаарч үзээд хүүхэд одоо хаана эрхэн зөрчигдөж чинь тийм ээ хаана хүүхэд эсэн мэнд амьдарч чадахгүй байна. Энэ эрхэн зөрчигдөд байна. Хаана хүүхэд өнөөдөр хөгжиж, сурч, боловсрч чадахгүй байна. Энэ эрх нь хаана зөрчигдөд байгаа гэдгийг анзаарч харах. Мөн хүүхэд өнөөдөр одоо хамгаалуулах, тийм ээ, аюулгүй орчинд амьдрах энэ эрх нь хаана зөрчигдөд байгаа вэ гэдгийг олж харах. Мөн хүүхэд өнөөдөр одоо оролцож чадахгүй байгаа, хүүхдийн оролцоо тэг хязгаарлагдмал байгаа. Энэ эрх одоо хаана зөрчигдөд байгаа юм бэ гэдгийг энийг одоо дүгнэн харж, шинжил судалж яадаг, тийм ээ. Үүндээ хариу үйлдэл одоо үзүүлж яадаг. Ийм одоо зүйлсүүдээр анхаарах хэрэгтэй. Үүн дээр ямар нэгэн одоо бодтой алхмууд одоо хийх хэрэгтэй.
юм зайлшгүй ийм одоо босгон дээр бид нар ирсэн байна гэдгийг би бас дахин хэлмээр байна. За тэгээ хүүхдийн эсрэг одоо хүчирхийллийг зогсоо, хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эрх зөрчиж явах ийм зүйл ярихад л тийм ээ бид нар юуг одоо анхаарч явах хэрэгтэй, хүүхэд хамгааллын асуудал яригдах хэрэгтэй юм байна гэдгийг бид нар анхаарч явах хэрэгтэй байна. За тэгээ түрүүн би бас яг хэлсэн тийм ээ одоо хүүхдийн одоо тусламжийн 108 гэдэг утас байгаа. За тэгээ энэ 108 гэдэг утсыг бол хүн болгон одоо мэдчих хэвээр. За тэгэхээр өнөөдөр бас сүм чуулганы хүмүүс маань энийг бол хэдийнэ одоо мэддэг болсон байх. Тэгэхээр энэ 108 утсанд бид нар одоо үнэхээр хүүхэд одоо эрхэн зөрчигдөж байгаа бол хүүхэд хамгааллын асуудал гарч ирсэн бол бид нар бол энэ 108 гэдэг утсанд одоо мэдээлэл өгч явах хэрэгтэй. За тэгээд энэ 108 гэдэг утас маань мэдээлэл аваад одоо цаашаа энэ мэдээллийг үнэн үү тийм ээ үнэхээр хүүхдийн эрх зөрчигдсөн үү, хүүхэд хамгааллын асуудал гарч ирсэн үү гэдгийг маань цаашаа авч шалгаад одоо хамтарсан баг руу одоо явуулдаг. За хорооны засаг дарга тийм ээ. За мөн одоо багийн одоо засаг одоо цагдаа байдаг юм уу? Мөн түнчлэн гэр бүлийн одоо хүүхэд хөгжлийн нийгмийн ажилтнууд одоо сургуулийн нийгмийн ажилтан өрхийн эмч за гих мэтчлээ одоо энэ хүмүүсээс бүрдсэн одоо хүүхэд хамгааллын баг байж байгаа. За энэ баг руу одоо мэдээлэл явуулна. За мэдээллийг хүлээж авна, илрүүлнэ, хянан шалгана. За мөн цаашлаад одоо үнэхээр яг энэ хүүхэд хамгааллын асуудал одоо зөрчигдсөн байх юм бол үүнийг одоо цаашаага одоо үнэлгээ хийгээд одоо шаардлагатай тохиолдолд хүүхдийг бол хамгаалах байранд бол авдаг. За мөн түнчлэн одоо хүүхдэд одоо цохих ёсны тусламж дэмжлэг ингээ үзүүлээд ингээ явдаг юм аа. За тэгэхээр би өшөө олон их мэдээллийг та бүхэн аваасай гэж хүсэж байгаа бол одоо энэ хүүхэд хамгааллын аянаар одоо анх үндэслэн бий болсон хүүхэд бүрт гэдэг энэ сайт руу бас ороорой. Тэгээд энэ сайтаас бас та илүү их одоо хүүхдийн эрхийн тухай хууль тийм ээ мөн хүүхэд хамгаалах тухай хууль болоод одоо хүүхэд хөгжлийн талаар, хүүхэд хүмүүжлийн талаар маш олон мэдээллүүдийг бол авч болноо. За тэгээд ингээ эцэст нь хэлэхэд би та бүгдэд өөрөөсөө өдөр болгон та асуугаарай гэж Монгол чуулганд хэлмээр байна. Тэр зүйл маань юу вэ гэхээр би хүүхэд хамгаалалд хэрхэн оролцож болох вэ? Манай чуулган хүүхэд хамгаалалд хэрхэн оролцож байгаа вэ? Өнөөдөр миний гэр бүлд, миний хуршийн гэр бүлд, миний чуулган дээр хүүхэд хамгааллын асуудал гарч ирж байна уу? Хүүхэд энэ газар эрхэн зөрчигдөж байна уу? Хүүхэд уйлж байгаа юу? Хүүхэд өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаа юу гэдэг энэ зүйл дээр анхааран одоо хараасай, анхаарлаа хандуулаасай гэж би одоо дахин хэлмээр байна. За тэгээд анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. Тэгээд хүүхэд хамгааллын оролцоонд одоо хүн болгон оролцох ёстой шүү гэдгийг хэлээд энэ удаагийнхаа одоо илтгэлийг ингээ өндөрлж байна. Баярлалаа та бүхэнд. Хамтдаа туслая.